санааны 5 амин дэм. Хүмүүс үргэлжил бие биедрийнхаа эрүүл чирэг байдлын талаар ярьдаг нь намайг гайхшруулдаг. Хүн гэдэг амьтан зарим өдөр нэг их ирч хүчтэй, харин заримдаа сулдаж ядраад биеэ дийлхэ болдог гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Гэтэл сэтгэл санааны эрүүл байдлын талаар бараг хэн ч ярьдаггүй. Харин ч бүр энэ талаар ярихаасаа ичдэг байх шүү. Сонирхолтой сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь бие биедрийн эрүүл мэндтэй яг адилхан. Бидэнд өөдрөг жавхаалаг байх үе тохиоход гунж уруу царайлах өдөрч бас гардаг. Сэтгэл зүйч хүний хувьд миний анзаарч явдаг нэг зүйл бий. Ер нь бид хэн нэгэн сэтгэл санааны эрүүл байдлын талаар бараг зөвлөгөө өгдөггүй шүү дээ. Бид өдөр 5 төрлийн жимс ногоо идэж хангалттай унтаж ус их уух хэрэгтэй гэдгээ мэддэг. Харин сэтгэл санааны амин дэмийн жорыг мэддэггүй. Миний санал болгож байгаа амин дэмийн 5 жор танд ч гэсэн тохирно гэдэгт итгэж байна. 1. Дуртай зүйлээ хий. Амьдрал таныг төлөвлөгөө зохиогоо завгүй байхад тань өнгөрч оддог гэсэн нэг үг байдаг да. Хэрэг бид өөрийн амьдралыг утга учиртай болгох юм хийхгүй бол аз жаргал, амжилт, хүсэл мөрөөдөл гэв гинт зүгээр ороод ирнэ гэж байхгүй. Сэтгэлийн гүн хямралаас гарах шилдэг аргын нэг бол өөрийн дуртай зүйлийг хийж өдрийг өнгөрөх, нохоогоо салхилуулах, найзуудтайгаа гадуур зугаалах гэд юу ч байж болно. Хамгийн гол нь тогтмол байдалд орохоос зайлсхийх нь чухал. Тийм учраас дуртай зүйлээ хийж байвал өөдрөг цоглог байхад тань туслана. 2. Эргэн тойрноо эргцүүлэн хар. Хүн төрөлхтний түгэнд урд өмнө байгаагүй тийм их мэдээлэл зар сурталчилгаагаар бид бөмбөгдүүлж байна. Харамсалтай нь бид заа гэдэл буруу зөвийг нь ч тунгаалгүй заавар зөвлөгөө бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тиймээс өдөрт ямар нэг зүйлийн талаар сайтар эргцүүлэн бод. Ингэж чадвал та аз жаргалтай болно. Эмэгтэй хүн эр хүнийг өөртөө татах гэж төрдөг. Шин гарсан цахилгаан хэрэгсэл, гутал, дайшин зэг авах ёстой гэсэн ухуулгыг өгүүлсэж бод. Энэ үнэхээр аз жаргалд хүрэх зам мөн гэж юу? Ингэж тунгааж бодсныхаа ачаар та юу хүсдэг, юуг чухал гэж боддгоо мэддэг болно. Дээр нь юу тань тохирохгүй байна вэ гэдгийг хүртэл мэдэж авнаа. 3. Оюун санаагаа завгүй байлга. Мэдрэлийн эрүүл байлгах шилдэг аргын нэг бол оюун санаагаа өдөөн урамшуулах. Бид хэтэрхий завгүй ажиллагаасаа болж цаг заваа хэрхэн өнгөрүүлж байгаагаа ч бодох сөөгүй байдаг. Тэгэхээр олон цаг Facebook дээр дэмий суухаар барагтаа бол уншдаггүй сонин сэтгэл эсвэл блогоо уншиж байгаарай. Хэн нэгний гайхалтай амжилтынхаа талаар ярихыг нь сонс. Эсвэл ямар нэгэн хичээл сургалтанд сууж болно шүү дээ. Энэ арга танд чадамжаа үнэлэх боломж олгоно. Чадвараа бүрэн дүрэн ашиглахгүй нэг хэвэн байдалд орвол хичнээн харамсалтай. Өөрийгөө бүрэн дайшлахгүй байх нь урмыг чинь мохоож, өөртөө итгэлгүй болгодог талтай. 4. Гадагш хар. Зөвхөн өөрийн хэрэгцээний талаар санаа зовхой болох арга бол бусдад туслах. Ингэснээр бид юу хэрэгтэйгээ мэдэж, юу хүсэж байгаагаа тодорхойлж чаддаг. Судалгааны зүтгэд сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь хүмүүсийг илүү баяр баясгалантай төлөв болгоход нь тусалдаг байна. Тиймээс өдөр бүр гадагш харж, хэнд яаж туслах талаар дотор руугаа өнгөж өөрийгөө дүгнэж бай. 5. Таныг баярлуулдаг хүмүүстэй уулз. Хүн бол нийгмийн амьтан. Бусдад харилцах нь бидэнд ажлын эрч хүч, бүтээмжийг дээд зэргээр өгдөг. Ичтэйгээ уцаар ярих, найзуудтайгаа нарих гэд нийгмийн дэмжлэг бидний бие сэтгэлийн эрүүл мэндэд маш чухал байдаг. Мэдээж нүр тулан ярилцах нь Facebook, имэйлээр харилцахаас хамаагүй дээр. Энэ бид ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг мэт сэтгэл төрүүлдэг. Эргэн тойрны хүмүүстэй цаг зав гаргах нь бидний харилцаанд юунаас ч илүү чухал гэдгийг санаарай. Баярлалаа.